Газар талтаа, тэнгэр талтаа амтах Эрдэнэ сайхан эрүүлтөө илгэмсэх үзэгч та бүхнийхээ амар амгалан айлтхан мэдчилж Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн маань шууд нэвтрүүлэг ийхүү ТВ-с телевизийн 2 дугаар студиэс хүрж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочдоо илгэмсэх үзэгч та бүхэнд танилцуулъя хэмээн бодож байна. Энэ удаагийн зочин маань Монгол улсын боловсролын их сургуулийн математик байгалийн сургуулийн захирал дэд профессор доктор Очирбатын Алтангой оролцож байна. За мөн 2 дугаар зочдод танилцуулъя гэж бодож байна. Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн захирал дэд профессор Тасцэрэнгийн Цэцгээ багш оролцож байна. Юуны өмнө манай урилгыг хүлээн авч манай студид 4 жимэтэй морилон цаасан үзэгчдийн өмнөөс талархал төвшүүлье гэж бодож байна. Тэгэхээр ерөөсө цагийн зүйтэй уралдаж амьдардаг энэ өнөөгийн нийгэмд бас нэгэн сонирхолтой сэдвийг бол уран бүтээлч хүнийхээ хувьд бол олж хараад байна да. Учир юм хэмээс Монгол орны түүх хөгжил дэвшлиг бүхэлд нь аваад үзэхэд тэр оюун санааны газрын зургийг аваад үзэхэд бол боловсролын салбар бол ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр дундаа Монгол улсын боловсролын их сургууль буюу хуучнаар багшийн дээд сургууль маань ихээхэн үүрэг гүйцэтгэснэг манай илгэмсэг үзэгч түмэн маань тэгсэн толгой төхөн бас хүлээн зөвшөөрж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд. Тиймээс эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. Хууч ер нь энэ нийгэмд ямар байр суурь эзэлсээр ирсэн билээ гэдгийг бас өнөөдөр бас энэ сургуулийг бас ахалж яваа эрдэмтэн хүний хувьд таны бодол ямар вэ? Алтангой багш. За. Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгэхээр манай Монгол улсын боловсролын их сургууль бол хуучин улсын багшийн дээд сургууль гэсэн нэрээр 1951 онд байгуулагдсан. За үндсэн 4 ийм салбартай байгуулагдчихсан байна. Тэгэхээр энэний одоо гол 2 салбар болох топ физикийн салбар, за дэлхийн судлал байгалийн ухааны салбар бол одоогоор бол манай математик байгалийн ухааны сургуулийн үндэс суурь одоо салбарууд байжээ. Тэгэхээр Монгол улсын боловсролын их сургууль бол 1951 оноос хойш Монгол улсад ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дийлэнх хувийг бэлтгэж ирсэн ийм одоо сайхан уламжлалтай ийм сургууль юм аа. За тэгэхээр энэ 64 жилийнхээ одоо түүхтийн уламжлалыг бид нар түн дээрээ тулгуурлаад за 2013 оноос эхлээд одоо сүүлийн жилүүдэд бол дээд боловсролын шинжилгээний асуудлууд их яригдах боллоо. Тэгэхээр бид нар бол түрүүний хэлсэн сайхан цойр уламжил дээр тулгуурлаад шинжилгээг бол эхлүүлээд байгаа. Тэгэхээр манай боловсролын их сургуулийн хувьд бол энэ сургалтын процесс, шинжилгээний процесс бол их онцлогтой. Яагаад тэгж юм тэгэхээр нэгдүгээрт дээд боловсролтой иргэн бэлтгэж гаргаж байгаа, сургалт явуулгаж байгаа байгууллагынхаа хувьд бол бид нар дээд боловсролын шинжилгээтэй бол ихт одоо холбоотой. За нөгөө талаар бидний бэлтгэн гаргаж байгаа багш нар маань очиод одоо ерөнхий боловсролын сургууль буюу бага дунд боловсролын чанарын шинжилгээ одоо гол хөдөлгөгч хүч болж байгаагийн хувьд бол бидний шинжилэл бол бас энэ бага дунд боловсролын шинжилгээ салангад байж болохгүй. Тэгэхээр бид нар бол үндсэндээ 2 салбарт бас хүчээ үзэж байгаагийн хувьд бол одоо бусад их дээд сургуулиас нэлээд онцлогтой бидний хувьд бахархал болсон одоо ийм түүх цайхан сургууль байна. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг нэмж асуухад ер нь хуучин юм уул болж шинэ юм зул боллоо гэж монголчууд ярьдаг тийм. Гэтэл уран бүтээлчний хувьд субъектив шин чанараар нэг өнцгөөс нь харахад бол заавалчгүй тэр аливаа шинэ юм зул болж байгаа юм маань хуучин юм дээр улан дээр суурин дээр тогтох ёстой. Энэ дээр та ямар бодолтой вэ? Шинжлэл тийм хөтөлбөр гэж одоо шулуух үннийг хэлэхэд давс мэд хашин үнэн санагдчихэж юм бидний. Гэхдээ шинжлэл боловсрол хөтөлбөр гэдэг ийм нэг төсөл идэрч юм ийм нэг сэтгэлгээ нийгэм ноёлоод байдаг. Эндээс ер нь юугаараа танаа сургууль ялгаатай вэ? Энийг бас манай үзэгч түмэн бас мэдэж авал нэлээд бас цохилтой болов гэж би сэтгүүлчийн хувьд бодож байна. Тэгэхээр чанар гэдэг бол өөрөө тийм динамик шинжтэй. Өөрөөр хэлбэл чанар тухайн цаг үе нийгмийнхаа онцлогийг дагаад хувьсч өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр бид нар улгүй хоосноос шинийг бий болгохгүй. Түрүүний хэлдгээр бид нарт одоо 60 хэдэн жилийн түүхтэй том одоо эрдэмтэн профессорууд манай боловсролын их сургууль багшилж байна. Энэ хүмүүсийнхаа одоо нөөц боломжн дээр түшиглээд за тэгээ бас орчин үеийнхээ асуудалтай хөл нийлүүлээд ингээ урагшаа алхаж байна. За боловсролын их сургууль өнгөрсөн хичээлийн жилд бүтцийн том өөрчлөлт хийсэн. 12 бүрэлдэхүүн сургуультай байсныгаа түрүүний хэлдгээр ингээд топ физикийн байгалийн ухааны гэдэг ингээд багцлаад 12 салбар сургуулаа бол бүрэлдэхүүн 5 сургууль болоо өөрчилсөн байгаа. Тэгэхээр энэний нэг нь бол математик байгалийн ухааны сургууль. За тэгээ энд шинэ бүтцээрээ бол бид нар үндсэндээ боловсролын сургууль 5 сургуультай. Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, багшийн сургууль, боловсрол судлалын сургууль, урлаг биеийн тамирын сургууль, математик байгалийн ухааны сургууль. Ийм одоо үндсэн одоо 5 сургуультай. За тэрнээс гадна манай математик байгалийн ухааны сургуулийн хувьд бол түүхэн нэг шин зүйл маань юу вэ гэхээр энэ хичээлийн жилд дэрэгдээ одоо ерөнхий боловсролын дунд сургуулийг шинээр байгуулад 1 жилийн одоо бас
одоо үйл ажиллагаа явуулаад өндөрлж байна. Цаашид үргэлжлэнэ. За тэгэхээр боловсролын их сургуулийн шинжиллийн хамгийн гол цөм асуудал юу байсан гэхээр кредит систем шилжүүлэх юм. Тэгэхээр энэ маань орчин үед дэлхийн одоо улс орны өндөр хөгжилтэй улс орны сургуулиудтай одоо хөл нийлүүлэх хөгжилтэй хөл нийлүүлэх хамгийн гол алхам маань энэ кредит систем шилжих. Тэгэхээр кредит систем шилжинэ гэдэг маань өөрөө ерөөсөө сургалтын үйл ажиллагаа тогтолцоог үндсээр нь шинжлэх ийм одоо том хөдөлгөөнийг бол өрнүүллээ. Тэгээд мэдээж шинэ юм бол ихэндээ бэрхшээлтэй байдаг. Тэгэхээр энэ хичээлийн жилийн хувьд бол бид нар үйл ажиллагаа явуулахад бол олон саад бэрхшээлтэй байсан ч гэсэн манай боловсролын их сургуулийн мянган багш нар хамт олон оюутнууд маань бол нэг бүтэн жилийн ард бол амжилттай гарч чадлаа. Тэгэхээр бол энэ жилийн сүүлд бол бид нарт маш одоо давуу тал ололт амжилт харагдаж байгаа учраас энэ маань цаашид бол одоо улам өргөжөд сайхан болно гэдэг нэг тодорхой байна. Тэгээ өнөөдөр боловсролын их сургууль яг энэ чанарын шинжилэл хийсэн одоо анхныхаа жил дээр өнөөдөр 2300 оюутныг шин залуу багш бэлтгэн одоо нийгэмдээ нийлүүлсэн юм баяртай өдөр бас өнөөдөр сургууль чандаглаж байна. За тэгэхээр энэ кредит системд шилжсэнтэй холбоотойгоор яаж юм гэхээр оюутан маань хуучин тогтолцооны үед л яадгүй гэхээр тодорхой аривсан зоогоо тавьчин тэр нь талтангоо гэдэг багш хичээл орно л гэсэн бол оюутал ямар ч сонголтгүйгээр миний заасан тэр хичээлийг судалдаг байсан бол одоо өнөөдрийн оюутнууд элсэж орж ирээд хичээлээ судалж байна. Сонгож байна, багшаа сонгож байна, анги цаг нараа сонгож байна. За бүх одоо мэдээлэл нь бол өндөр урдны одоо интернет сүлжээгээр мэдээллийн сангаараа харьцаж байна гэх мэтлэнгээр өнөөдрийн оюутнууд бол бас их азтай ийм цаг үед суралцж байна гэж би бол хувь хүнийхээ хувьд боддог. Тэгэхээр ерөөсөө яруу найрагчийг дэмжих бус хайрлах ёстой гэж Шотландын их яруу найрагч Роберт Бернисийн сайхан үг өгдөг л да. Энэ үгийг бүхэлд нь аваад үзэхэд ерөөсөө тэр нэгэн том ертөнцийг бий болгохын тулд одоо багаас нь суурь боловсролын эзэмшүүлэх хэрэгтэй гэж байдаг. Тэгэхээр Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа, ерөнхий боловсролын сургуулийн одоо захирал цэцгээ багшийн хувьд одоо энэ тухай бас манай үзэгчтэй сэтгэлээ болцохгүй. Учир хэмээвээс энэ сургуулийн одоо байгалийн ухааны математик байгалийн ухааны энэ сургуульд одоо шинэ оюутныг бий болгоход багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй гэдэг язгуур нэг логик явж штэ тий. Анхныхаа жил дээр одоо ингэж орлоо гэж байна. Ер нь анхны одоо энэ ажлыг сэтэд энэ хаалгыг татаад ингэ ажиллаж байхад танд ямар сэтгэл төрөв? Энийний үр дүн одоо тэр газрын зураг нь танд одоо харагдсан байгаа штэ. Энийг манай үзэгчтэй сэтгэлээ хуваалцахгүй. Үзэгчтэй орой мэндийг хүргэе. Тэгээд та бүхний урилгаар бас бид бүхэн сургуулийнхаа тухай ярьж байгааг таатай байна. Тэгэхээр манай сургуульд Монгол Улсын боловсролын сургуулийн харьяа Иргэнгийн усан сургууль энэ жил шинээр нэгдсэн. За энэ одоо нэг жилийг одоо бид нэр алдаа өнгөрүүлээ. За бид хүүхдийг бол яг зөвөр яг хүслээр нь өөрсдийнх нь сонголтоор л элсүүлж авсан. Хэн одоо дуртай, хэн одоо эцэгчүүд хүүхдээ авчирж өгнө бид нар бол тэгэл одоо сургасан энэ жилийн тухайд бол. За манайх бол ер нь 1-ээс 12 дугаар ангийн эсэлтийг одоо авч байгаа. Тийм энэ өнгөрсөн жил бид зөвхөн ахлахангийн одоо эсэлтийг авч хичээлүүлсэн ба. Одоо энэ намраас бид нэр 12-оос 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүдийг авч сургана. Одоо бүр ийм том бодлого хийж байгаа юм шүү дээ. Нийлээ өргөн одоо баг боловсрал, суурь боловсрал, бүрэн дунд боловсрал эзэмшүүлэх ийм. Мэдээж хүүхэд бол аав ээж гэр бүл бол гэдэг бол нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын бөгөөд хувийн дээд сургуулаа гэж би уран бүтээлч хүнийхээ хувьд бол бодож явдаг. Тэгэхээр гэр бүл ярьж хилцчихэд нэгэн шийдвэрийг гаргаж ажил одоо танаас сургуулийн хаалга багш хүн шүү дээ. Тэгэхээр манай сургуулиуд одоо хүүхд болгонд бол хаалга нээлттэй. Ер нь бол одоо ялангуяа хувийн сургууль чинь жоохон бас хүүхдийг ингээд нөгөө шалвар гардаг шүү дээ. Шалгаа тий. За төвшин ямар байна вэ? За айгуул ахлах ангид нь одоо суурь улсыг A B дүнтэй төгссөн бол аавна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр манай сургуульд ихгүй. Ерөөсөө хин лори гэсэн одоо сонирхолтой эцэг нь авчирж байгаа хүмүүс болно. Аавна. Харин бид нэр ямар ч төвшний хүүхд байсан хоролцуулаад тэгээд тэр хүүхдийг тухайн төвшингөөс нь ахиулж л одоо сургаж өгнө. Тэгээд төгсгөр яах вэ? Төгсгөр хүүхдүүд яг боловсролын их сургуульд одоо оруу сайн. Багш болгоо бүр сайн. Тэгээд тэр үг заавал одоо их манай сургуульд албагүй. Ихтэй бусад одоо ихтэй сургууль болон олон улсын одоо ададын ихтэй сургуулиуд суралцах бүрэн чөлөөтэй. Хамгийн гол нь суралцуулах биднээс суралцуулах жохол тий. Энэ бас их сонин өнцгөөс харсан зөв шийдвэр болов гэж би бодох юм. Тэгэхээр одоо элсэх сонирхолтой хүүхдүүд, аав ээжүүд хүүхдүүдэд элсүүлээ гэсэн бас
бодолтой байгаа. Яаж ямар шугамар одоо журмаар одоо хэлсэх вэ? Энэ тухай мэдээллийг бас өрөхгүй. Ягаад гэвэл телевиз гэдэг маань өөрөө мэдээллийн байгууллага. Тийм л дээ. Тэгэхээр манайх бол одоо бид 4 сараас нэлэлтийг авсан. Өөрөөр би хүүхдүүдийг бүртгэж байгаа. За. Тэгээ би сая хэлсэн ш хүүхдийг бас шалгуур байхгүй. Ямар одоо хүүхэд хин гэдэг хүүхэд одоо сонирхны эсэх хин гэдэг хүүхдэд авчирж өгнө. Бид нар бол одоо дуртай л хүлээж авна. Бид нар бол тийм босог тавихгүй, оноо моноо тавихгүй, хондоо суур олсолтыг одоо заавал ЭБ дүнтэй төгссөн хүүхд гэхгүй. Ямар л хүүхэд одоо дүнтэй байна. Харин Орсын хонь бид нар хүүхдүүдэд төвшингийн тогтооно. Тэгээд тэр төвшөнд нь тохирсон одоо айлнаас эхлэх нь үү те математик ухаанууд ахлагд орж байгаа хүүхдүүд математикийн ямар одоо суур боловсролтой байна уу? Хаанаас нь эхлэмээр байна уу? Шууд заагаад явчих уу гэдгийг бол төвшөнд тогтоогоод тэгээд тэр төвшөндөө тохирсон одоо сургалтыг явуулна. Тэгэхээр зэцгээ огш одоо дуртай хүүхдийг элсүүлнэ гэж ярьж байна. За энэ үгийн цаана бас нэг субъектив шин чанарын нэг дүр зураг харагдаад байна л да алтангой огшоо. Учир хэмээрээс одоо яг өнөөгийн догшин хөтөлтэй Монголын нийгэмд одоо чанаргүй багшийг бас бэлтгэлээ гэж яриад байдаг тийм. Энэ маань бас оргүйгээс биш ортой биш. Магадгүй танд одоо гачин сонь санагдаж юм уу. Гэхдээ эм хийдэх шүүж гэж эдгийхэд тустай болохоор илгэмсэн үзэгчд өмнө та мэдээлэх өгөөч гэж би хүсэж байна. Тийм тэгэхээр энэ багшийн чанарын асуудал бол хэцүү асуудал. Тэгэхээр ерөнхий боловсролын дунд сургуулийн багшийн чанар үнэлэмжийн асуудал бол нэг хэсэг бас ерөнхийдөө нийгэмд бас юм унсан гэдгийг бид нар бас нуухгүй тийм ээ. Тэгэхээр тэрний цаана хүмүүсийн шууд ингээд ойлголт юу байдг вэ гэхээр боловсролын сургууль багш бэлж байгаа сургуулийн чанар муу байна гэдэг. Тэгэхээр бид нар бол анх удаа өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн багш нар руу хандсан том одоо судалгаа явуулж үзсэн. Тэгэхээр энэ судалгаанд бол Монгол улсад багшилж байгаа ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 60 орчим хувийг боловсролын сургуулийн төгсөгч нар багшилж байгаа. За үлдсэн 40% бол Монгол улсын их сургууль болон нэг хэсэг бол хувийн хвшлийн ихтэй сургуулиуд багшийг бэлтжижсэнтэй холбоотой. Тэгэхээр багшийн чанарын асуудал бол шууд боловсролын сургуультай шууд холбоотой гэж дүгнэхэд бол хэцүү. Тэгэхээр ер нь багшийг бол яг одоо төрийн бодлогын доор багш бэлтгэх үндсэн одоо төрийн ихтэй сургуульд бодлогоор бэлтгэхгүй бол хувийн ихтэй сургууль болон янз бүрийн одоо сургуулиудаар багшийг бэлтгэхгүй л өөрөө цаанаа бас юм одоо сөрөг үр дагавар дагуулах бас юм байдгийм үг гэж миний хувийн бодол би юм бодолтой байдаг. За тэгэхээр энэ хүүхэд багчуудаа ингээд зөв замыг сурах гэсэн хүсэл эрмэлзлийн тэр сайхан сэтгэлийн одоо гэрэл асааж тийшээ зөрөг зам руу орууллаа гэж бодъё. Тэгэхээр нөгөө сурах орчин гэдэг нь ихтэй сургуулиудын оюутан ах ихс нар нь байж байдаг. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байж байдаг. Ингээд нэг шугам дээр ингээд зогсох нь зөв буруу. Энэ дээр та ямар бодолтой вэ? Тэгэхээр би юу гэж шулуухаа асуух гэдэг юм гэхээр аливаа сэтгэл төвшин итгэл дүүрэн суралцахын тулд суралцах орчин гэж байдаг тий. Зарим нэгэн одоо сургуулиар ороход бас сэтгэл дарсан гонигтай дүр зураг бол харагдах юм биш үү? Ялангуяа одоо жижигхэн одоо толгойтой хүн хувийн дээд хувийн сургууль байгуулагч байгаа энэ бүхэн одоо түрүү би одоо давс мэд хашуун үнэг асуун шүү гэдгийг бас үзэгчтэй хэлсэн байгаа шүү дээ. Энэ тухай та бас сонирхуулаач. Тий. Тэгэхээр манайх боловсролын сургуулийн өөрөө их том сургууль шүү дээ. Тэгээд олон жилийн түүхтэй байр савны хувьд их боломжтой. Одоо манайх 4-5 байртай. Дахиад нэг 7 давхар одоо байр баригдаж байгаа. Тэгэхээр энэ 7 давхар шинэ байранд манайх мэдээлэл технологийн сургууль гэж байсан. Одоо Алтан гоо захирлын сургууль байгаа. Нэг сургууль. Тэгээд тэр сургууль 3 давхрын байшин байдгийг. Тэрийгээ чөлөөлөөд ерөөсө дунд сургууль болгочих бид нэр энэ жилийн тухайд бол. Тэгэхээр болцоотой 350 хүүхдийн одоо суудалтай ийм хүчин чадалтай барилга байшин биднэрт байгаа. Тий. За сургуулийн орчны хувьд хэрэглэх нь бүрэн хангагдсан. Энэ жил одоо манайх хэдийгээр шинэ нэгдэж байгаа ч гэсэн боловсролын их сургууль маань манай яам хоёр бол ерөөсө сургуулийн хэрэглэхүүний бүрэн хангаж чадсан. Өөрөөр хэлбэл 100 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ бол цаанал чинээс өсвөлээд физик, хим, биологийн ухааны кабинетууд, дуу хөгжмийн кабинетууд, номын сан бүхэл одоо хэрэглэхүүн манад байгаа. Бий болсон байна. Тэгэхээр багшлах боловсон хүчнээ яаж сонгож байна? Тий. Одоо ихтэй сургуульд
ах эгч нар нүдэнд нь харагдаад байдаг. Тий. Тэр одоо ерөнхий боловсрол. Энэ бас орон зайныхаа хувьд бол их сонин шүү дээ, тий. Ихтэй сургуулийн оюутны ах эгч нар хурдан ийм том болох гэсэн гэдэг. Тэнд бас бахархан тэдгээр тий. Хурдан энэ ах эгч нар шиг оюутан болох. А гэтэл язгуур нь одоо багшаас их хамааралтай шүү дээ, тий. Энд дээр тэгэхээр ерөөсөө бидний 1 номерын давуу тал энэ багхгүй. Яаж юм гэхээр боловсролын их сургууль өөрөө олон мянган багш нар багшилж байна. Тэгэхээр манай сургуулийн багш нарын онцлог бол түрүүнд нөгөө дээд сургуульд оюутан заахаас илүүтэйгээр ерөнхий боловсролын дунд сургуулийн сурах хүчийг хөтөлбөр одоо янз бүрийн шинжилгээ одоо бүх асуудлуудад баримтгч боловсруулах бүх юмнуудад бол манай багш нар бол дийлэнх хувьд ажилладаг ажилдаг. Өөрөөр хэлбэл бас баг дунд боловсролын шинжилэл хөтөлбөрийн шинжилгээний үндсэн айран бол манай сургуульд. Тэгэхээр бид нарт бол багшийн нөөц боломж бол асар өндөр байна. За манай сургууль тэгэхэд математик байгалийн ухааны сургууль тэгэхэд докторийн зэрэгтэй эрдмийн зэрэг хамгаалсан багш нарын эзлэх хувь бол 40 орчим хувьтай. За 100% магистр багш нар, докторант багш нар ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар бол ерөөсөө энэ одоо ерөнхий боловсролын сургуулийг хажуудаа байгуулж ажилуулахын гол тавуу тал бол багшлах боловсон хүчинд бол бид нарт бол одоо бэрхшээл алга. За тэр дундаа бид нарт одоо заах арга дидактикийн багш нар гэж ярьдаг. Тэ яг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг яаж тэр сурах аргас сургадгийг гэдгийг оюутан багшид заагаад байгаа. Багш нарын маань дийлэнх хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл боловсролын сургуулийн багш нар бол бүгдээрээ дидактикч багш нар байх хэвээр. Тэгэхээр энэ багш нарынхаа нөөц боломжийг бид нар нэгдүгээр ашиглаж байгаа. За тэрнээс гадна бид нар бол энэ жил албаар нөгөө цөөхөн тооны хүүхэд элсэлт авсан. Дундаас нь бол бид нар анхны элсэлтнээс хойш бол бас сургалтын чанарын модод хүүхэд нэмээгүй. Тэгэхээр энд бол ийм дээд сургуулийн зөвлөх профессоруудыг дагалдаад бид нар ерөнхий боловсролын сургуулиудаас одоо нэлээд бас амжилттай ажиллаж байгаа хүүхдүүдэд ерөнхий эрдмийн шалгалтанд бас өндөр оноотой бэлддэг багш нарыг урьж ажиллуулсан. Залуу багш нарыг. Тэгэхээр дээд сургуулийн багш нар, ерөнхий боловсролын сургуулийн багш нар одоо баг болоод ажиллана. Дахиад дээрээс нь бид нарт ямар боломж байна гэхээр оюутан багш. Багшлах дадлага хийцэн, мэргэжлийн хичээлүүдэд үзсэн, заах аргаа үзсэн, 4-р курсын одоо онц сайн сурдаг оюутан, үнэхээр багш болох хүсэлтэй оюутнуудыг бол бид нар ажиллаж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол хүүхдийн тооноосоо хүүхдтэй оногдох багшийн тоон илүү. Өөрөөр хэлбэл баг хүүхэд маань өөрөө баг ачаалаа даах тэр цаг одоо хитрхи их цагаар бас хүүхдийг одоо сургалтанд зориулж яа нэтэргээ сүүлдээ бид нараас хүүхдээ амрах жоохон багш нараа одоо ер нь жоохон болж үз энэ гэсэн тиймэрхүү байдлаар ажилласан. Орчны хувьд бол нэмээд хэлэхэд энэ 60 хэдэн жилийн одоо түүхэнд бол математик байгалийн ухааны салбар бол өөрөө лаборатори орчин их сайтай. Тий, Оросын, Герман, Тэшколтой Оросын одоо лабораториуд бол манайд бүрэн хэмжээгээр байдаг. Тэгээ энийгээ сүүлийн жилүүд бол бид нар энэ гадаад харилцааны шинжилэл боловсролын яамны янз бүрийн санхүүжил дээр бол лабораториудаа нэлээс хэлгсэн. Тэгэхээр нөгөө нэг байранд байгаагийн маань ач холбогдол юу вэ гэхээр оюутан ордог лабораторид 10 жилээс нөгөө ЕБС-ийн сурагч маань ороод лаборатори туршилт юм а яг нөгөө амьдаар нь одоо хийж үзэн туршин гэдэг бол өөрөө хүүхдийг тэр шинжлэх ухаанд орлуулах гол юм байдаг. Тэгэхээр энэ хоёр давуу талыг бол бид нар одоо гол брэндэ гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь ингээд би заримдаа ингээд олж харах юм л да. Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд даахын аргагүй одоо цүнх төр ноттой явах. Өөрөө аав ээжинж ярих эмээ өвөнж барьсан өөрөөсөө ингээд бүр ингээд хүнд би бүр барьж үтсэн л. Гэвтэл ахлах ангийн нөгөө ах эгч нарын зүгээр нэг ингээд хавтал сувцсан ингээ явж явах юм аа. Учир нь язгуурын хөвөл одоо ахлах ангийнх нь одоо даахын аргагүй цүнхтэй явж юм. Номтой явж юм. Та энэ дээр одоо энэ ерөнхий боловсролын энэ сайхан сургуулийг одоо толгойж байгаа захирал хүний хувьд Ахмад Огшийн хувьд юу гэж бодож байна? Яагаад гэвэл та нар бас нэг гараанаас бас сайхан соёлын мөрөнд сэлгээр хөдлөлөө шүү дээ, тийм. Тэгэхээр үзэгч түмч гэсэн та бүхэн баярлж байгаа. Та бас Ахмад Огшийн хувьд бас энэ сэтгэлээ манай үзэгчтэй болцохгүй юу? Тий, тэгээд таны хэлдэг үнэлтэй хүүхдүүд нөгөө цүнх дүр ном үрээд баг ээж аваас бас тэгдэг ш. Энэ хүүхдийн нуруу одоо бас энэ нөгөө өсөлтөнд нь нөлөөлөх үедээ бүх төр олдог гэдэг ч юм уу те гэж ярьдаг. Тэгэхээр тэр яагаад багангийн хүүхдүүд яагаад их номтой явж байна, ахлагийн хүүхдүүд их цөөхөн номтой явж байна гэж ярьлаа. Тэр бол бас үнэн сая тий алтангой захирал хэлж ш. Манай хувьд одоо нөгөө лаборатори орчин сайн учраас хүүхдүүд нөгөө тэнд гол юм одоо онлынхаа хичээлийг ангидаа хийчээд тэгээд дадлага ажил дээр хийж байгаа учраас харж байгаа учраас сурах хүчийг бас төдийлнэх яахгүй
баг авч явдаг тийм талтай. Тий. Багынх бол ерөөсөө эхлээд заав сурагчээр л одоо суур нөгөө лаборатори багаас нь тэр байхгүй, сурагч л байхгүй. Ном тийм учраас тэд нар жоохон олон номтой яваад ялангуяа одоо нөгөө математикийн ном, монгол хэлний ном, байгалийн шинжлэлийн орчин хүн орчин гэдэг ингээд 4 ном авахад л нэлийн том хүнд очиж байгаа байхгүй. Тий. Тэр тэд ч тусгай тийм даваартад орохгүй шүү дээ. Тийм учраас сурагч нь гол даваартай учраас тэр тавар талтай байгаа гэж бодож байна тий. Тэгэхээр шинжлэл гэж бид нар бас ярианыхаа ихэнд ярьсан тийм. Шинжлэл хөтөлбөр хоёр маань одоо хүү холбоотой үстэй тийм. Энэ дээр алтангой багш. Тэгэхээр би жоохон тайлбар. За боловсролын байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд бол жоохон илүүц байж магадгүй. Гэхдээ би эцэг эхчүүдэд хандаад энэ шинжлэлийн цөм ерөөсөө тэнд байгаа юм. Өөрөөр хэлбэл стандарт гэж нэг юм байна. Боловсролын стандарт. Тэр нь бол юу юм гэхээр боловсролын үйлчилгээний эцсийн үр дүнд хүлээгдэж байгаа үр дүн. Өөрөөр хэлбэл алтангой багш 7 дугаар ангид физикийн хичээл заахад энэ хүүхэд хамгийн доод түвшиндээ л ийм л юмыг мэддэг чаддаг болсон байна гэдэг нь бол стандарт. Тэр үр дүн рүү хөтлөж байгаа баримт бичиг бол хөтөлбөр. Өөрөөр хэлбэл яг ямар зам мөрөөр яаж явах уу гэдгийг нарийн даачид зааж байгаа нь бол өөрөө хөтөлбөр. Тэгэхээр шинжилэл хийнэхээр хөтөлбөрөө шинжлэхээс аргагүй. Тэр процессыг шинжлэх гэдэг байгаа учраас. Тэгэхээр хөтөлбөр гэдэг маань цаасан дээр нэг хэсэг шинжилээ. Яг нэг өмнөдөө бид нар бол яасан гэхээр одоо бүттэй ийм бүтцтэй байх хэвээр, ийм арга зүгээр явах хэвээр, агуулга нь ийм байх хэвээр ингээ яваад байгаа. Тэгтэл яг энэ боловсролын шинжилгээний цаад одоо цөм амин гол санаа юу вэ гэхээр тэр хөтөлбөр гэдээ яриад байгаа юм чинь дээд түвшнээсээ сургуулийн хөтөлбөр одоо бүлэг сэдвийн хөтөлбөр ингээ явсаар хагаад хамгийн гол үндсэн элемент нь юу вэ гэхээр тэр ээлжид хичээлийн 40 минутын хичээлийн хөтөлбөр гэж юм байна. Тэгэхээр тэр 40 минутын хичээл гэдэг бол багш хичээл заана хүүхдүүд тэнд ном сурж байна. Тэгэхээр тэнд нэг юм багш сурагчийн хооронд тийм нэг амьд харилцаа, хоёр талын хамтын оролцоо юм байгаа. Тэгэхээр уламжлалт сургалтанд бол бидний нэг одоо жоохон гажаад явцсан зүйл юу гэхээр багш ингээл заагаад байдаг. Тэгээд хүүхэд тэрийг сураал, чэйжлэл, номоо уншаал, хичээлээ уншаад буцаад тавтаад асуугдаад үн авдаг юм тогтолцоо. Тэгтэл одоо энэ баг дунд боловсролын чанарын шинжилгээ өөрөө юу шаардж байна гэхээр тэр ангид байгаа 20 хүүхэд, 30 хүүхдийг 30-уулангийн л хөгжүүлээч, сургаач гэж. Тэгэхээр бид нар нөгөө ийм нэг шугамн ийм юмасаа татгалцахаас өөр орохгүй болж байгаа. Тэгэхээр тэр ээлжид хичээлийн тэр хөтөлбөрийн шинжилэл гэдэг чинь явж чиж цаасан дээр биш юу гэхээр тэр 40 минутын хичээлийн үед тэр багш тэр харьцааг сургалтын тэр процессыг яаж маневрлах хэвээр юм. Хүүхэд тэнд юу хийж явах хэвээр юм. Тэнд нэг тийм одоо багш сурагчийн үйл ажиллагааны одоо нарийн зам мөрийг одоо тодруулах ийм баримт бичиг бол энэ хөтөлбөрийн шинжилэл. Тэгэхээр хөтөлбөрийн шинжилгээг бол энэ сургалт боловсролын шинжилгээ гэдгээс салангад ойлгох аргагүй. Тэгэхээр манайхан бол зүгээр анги танхимдах юм аа нэг тусад нь ойлгоод хөтөлбөр гэдгээ нэг тусад нь ойлгох гэдэг ийм бас нэг жоохон гажуу тал бас байж магадгүй. Тэгэхээр энэ хөтөлбөрийн шинжилэл гэдэг маань бол явж очиж ерөөсөө процессын анги танхимдах тэр сургалтын шинжилэл байна л гэсэн. За баярлалаа. Үнэхээр сайхан хариулт байна. Манай үзэгчд өмнө ч гэсэн мэдээллийг язгуураар нь олж авсан бахаа. Нэгийг хэлж нэгийг санаж хоёрыг бодож байгаа хаа гэж бодож байна. Илгэмсэг үзэгч та бүхэн зориулж байгаа Эрдэнэтэнтэй ярилцах цаг шууд нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн математик байгалийн сургуулийн захирал доктор дэд профессор Очирбатын Алтан гоо Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн захирал дэд профессор Дасцэрэнгийн цэцгэнаар оролцож байна. Ингээд хэдхэн хормын дараа эргээд уулзцгаая. Илгэмсэг үзэгч та бүхэнд шууд хүрж байгаа Эрдэнэтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр ер нь нэгэнт хөдөлсөн гал тэрэгний тасалбарыг худалдаж авах нь утгагүй шүү дээ, тий. Түүнлөөгөө адил өнөөдөр Монгол Улсын боловсролын их сургууль Монгол орныхоо хөгжил дэвшлийн энэ гал тэргийг одоо хөдөлгөсөн байгаа. Ер нь цагийн хуваар нь яаж явж байна? Өөрөөр хэлбэл Монгол Улсын боловсролын их сургуулийн одоо дүр зураг одоо яаж харагдаж байна? Энийг бас манай үзэгч сонирхож байна л да. Боловс би одоо хувь хүнийхээ хувьд ингээд ажиглаад харахад бол боловсролын их сургуулийн шинжилэл бол маш эрчимтэй хийж байгаа. Тэгэхээр тогоонд нь бас яг энэ процессд оролцож байгаа хүний хувьд дүгнсэн ч тэр нийгмийн ингээ иргэний хувьас ингээ харсан ч тэр. Тэгэхээр би түрүүнд хэлсэн эхний үед л бид нар бас нэлээд тгөөс хамгарцсан. Тэгэхээр байдал бол нэлээд зэгцэрж байна. За тэгээд
мэдээж маш олон юмыг ярьж болно энд цаг хугацаа амжихгүй. Би зүгээр одоо санаандаа орж байгаагаас товчлоод ярив. Тэгэхээр хуучин бол багш нар маань өөрсдөө хичээлийнхаа хөтөлбөрийг боловсруулаад тэргээр ороо хичээл заачдаг. Одоо бол яаж юм гэхээр яг физикийн багш гэж ямар одоо хүнийг хэлхий, ямар багшийг физикийн сайн багш байх уу гэдэг юм дүр зураг бий болгоод тэрийгээ бид нар мэрэгчлэлтний тодорхойлт гэж нэрлэж байгаа. Ийм л юмыг мэддэг, чаддаг байвал энэ физикийн сайн багш. Тэрийгээ тойруулаад тэрнээсээ бид нар сургалтын төлөвлөгөөгөө зохиож байгаа. Өөрөөр хэлбэл орох гэж байгаа оюутанд заах хичээлийг бол зүгээр ингээд чэйжэрээ ийм хичээл байна гэж тавилгүйгээр нөгөө мэрэгжлийн тодорхойлт дотроосоо энэ чадварыг эзэмшүүлэхийн тулд энэ хичээл байх хэрэгтэй. Гэх маягаар сургалтын төлөвлөгөөгөө зохиож байгаа. Сургалтын төлөвлөгөөн дээр хичээлүүд тавигдаад ирэхээр түрүүний хэлсэн нөгөө хөтөлбөрийн шинжилэл. Тэгэхээр хөтөлбөрийн шинжилэл гэдгийн цаана бол хичээлийн шинжилэл байгаа гэж ойлгоно тийм ээ. Тэгэхээр багш нар маань хөтөлбөрөө шинжилчгээд боловсруулчаад тэгээд аваад хичээлдээ ордог байсан бол одоо тэрийг заавал хөтөлбөрийн хороо гэдэг юмар мэрэгжлийн баг хамт олон хэлэлцээд за алтангой багшийн одоо энэ хичээлийн хөтөлбөр бол үнэхээр манай боловсролын их сургуулийн энэ хичээлийн шаардлагыг хангаж байна гэвэл за та энэ одоо хөтөлбөрөөрөө сургалт явуулж болно гэж. Тэгэхээр энэний цаана бол мэдээж чанарын шинжилэл бол давхар хийгдээд явж байгаа гэсэн ийм санаа байна. За түүнээс гадна өөр нэг гол юм маань юу вэ гэхээр оюутан талаас хараад үзэх юм бол би түрүүнд хэлсэн өндөр хурдны сүлжээ мэдээллийн сан бий болсон. Бүх багш оюутны мэдээлэл бол системд орцсон. За дүн мэдээвэл хуучин ингээд цаасаа бид нар витмуст гэдэг ингээд цаасаа сургалтын албанд хураалагдаг байсан бол одоо 13,000 оюутны дүн мэдээвэл бүгдээрээ системд. Өнөөдөр ихэд бид нар нэгэнд ор. Тэгээ бид нар өнөөдөр ихэд одоо ором диплом ингээд тарахад оюутнуудынхаа дипломыг бол шууд сүлжээнээс ингээд хэвлээд гаргаад ирэх жишээний иймэрхүү ажлууд бол их хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бол ярихад амархан, яг процесс бол өөрөө хэцүү. За тэгээд оюутнууд бол ингээд шууд өөрийнхөө дүнг системээс ороод харж болж байна. За тухайн хичээл заасан багшийнхаа тухай сэтгэл ханамжийг дүнгээ үзэх гээд систем рүү оронгоно өөрөө тэр багшийнхаа тухай сэтгэл ханамжийнхаа судалгааг бөглж болж байна. Тэрийг нь сургуулийн удирдлагууд буцаад одоо үр дүн тооцох тэрийг чанартай сайн болгохын төлөө тэр мөрөөр бас ингээд ажиллаж байгаа. Гэх мэтлэн ийм зүйлүүд хийгдэж байна. За өөр энэ сургалтын төлөвлөгөө шинжилгээний нэг гол юм бол юу вэ гэхээр оюутны бие даалтын ажлыг бол их чухал тооцдог болсон. Тэгээд тэрэнд одоо ажиллаж байгаа багш нарт тусад нь мөнгө одоо цаг тооцох лаборатори дадлах хичээлийн эзэлж байгаа хувийг өндөрсөж байгаа. Өөрөөр хэлбэл лекцийн цагийг аль болох багасгаад дадлах семинар лаборатори хичээлүүд рүү оруулах гэсэн ийм юм. Тэгэхээр яг энэ лаборатори дадлах хичээлүүд маань бол ихсээд ирэхээр нэг давуу талтай, нэг сөрөг талтай. Давуу тал нь бол юу вэ гэхээр түрүүний хэлдгээр нэг оюутан чадварчих гэдэг талаасаа яг туршиж хийж үзэж чадвар суун. Нөгөө талаасаа лабораторийг дандаа бага бүлгээр хичээлдэг цөөн оюутантай. Тэгэх тусмаа нөгөө хичээлд гарч байгаа зардал багшийн зааж байгаа цагийн хөлс мөнгнөөс эхлээд санхүүгийн хувьд нөгөө төлбөрийг одоо нэмэгдүүлэхээс гарцаагүй ийм байдалд оруулах бас нэг ийм байдалд оруулж байгаа. Гэхдээ бид нар чанар ярьж байгаа тохиолдолд бол энэ концепцаас бол мэдээж хурахгүй бах тийм ээ. Өөр нэг гол юм бол боловсролын сургууль дээр ер нь ихтэй сургуулиуд дээр хэрэгжиж байгаа нэг гол юм бол энэ инновац буюу инновацид суурилсан сургалт судалгаа гэдэг юм их явагдаж байгаа. Иймэрхүү зүйлүүд байна да. Оюутны зүгээс өөр нэг сайхан зүйлүүд бол засгийн газрын янз бүрийн тэтгэлгүүд. За боловсролын их сургууль бол 4 уйлрал дараалж амжилттай суралцсан оюутнуудаа захирлын нэрмжид одоо тэтгэлэг олгох зэрэг одоо сайхан ийм азтай цаг үед сурж байгаа оюутнуудын хувьд бол ийм сайхан байгаа. Тэгэхээр би одоо нэг зүйлийг мартаагүй байгаа дээр танаас асууя гэж бодож байна. Ер нь ингээд амжилттай суралцдаг одоо хүүхэд багчид өөрөөр хэлбэл оюутан болох гэж байгаа энэ шинэ үеийн оюутан залуучуудад одоо сургалтын төлбөрийг бол нэлээд бас ингээд хөнгөлт үзүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Мөн гадаадын харилцааныхаа талаар тэр дундаа одоо танаа байгаль математик байгалийн сургуулийн тухай ямар байр суурьтай энийг бас товчхоо өгөхгүй та. Тэгэхээр энэ гадаад харилцаа бол их сайн хөгжиж байна. Тэгэхээр одоо жишээ нь өчигдөрхэд бид нар IT одоо Японы IT Mojik сургуулийн одоо удирдлагууд бол ямар шийд гаргаж байна гэхээр боловсролын сургуулийн математик байгалийн ухааны сургуулиас нэг багш 6 одоо оюутны бүх төлбөрийн даагаад Япон улсад аваачаад одоо юмхнаар юм хийж бүтээгээд үсгэлэнд оролцохыг одоо урьж байна. Гэх мэтлэнгээр одоо гадаад харилцаагаар бол бид нар багш нараа ч гэсэн богино хугацаагаар одоо явуулж сургах ийм зүйлүүдээр бас их анхаарч байна. Тэрнээс гадна тэтгэлгүүд бол засгийн газрын одоо нөө төрийн сангаас
янз бүрийн сургалтын тэтгэлэг юмнуудад бол оюутнууд бас ихээр хамрагдж байгаа. Энтэй холбоотой, элсэлттэй холбоотой ганц нэг зүйлийг хэлэхэд бол манайх чинь боловсролын сургууль 650-аас дээш оноотой оюутнуудад бол элсэлттэй оюутнуудад бол бид нар сургалтын төлбөрийг 70% хөнгөлж байгаа. Өөх за бүр. Тий. Өөрөөр хэлбэл Яшийн шалгалтын оноо 650-аас дээш ороод ирвэл бид нар 70% одоо тэтгэлэг хөнгөлөлттэй. 750-аас дээш оноотой оюутнууд бол 100% хөнгөлөлттэй. Одоо суралцж байгаа. Тэгэхээр энийг дагаад сонио үзэгдэл бас явагдсан юм байна. Яасан гэхээр би одоо өнгөрсөн хичээлийн жил захирлын ажил аваад ингээд шинээр элсэлт авсан. Монгол Улсын их сургууль, шинжилгээ технологийн их сургууль, анагаахын дээд сургуулиас энэ ингээд нэгдүгээр курстэй бүтэн сурчгаад ер нь багш болон энэ онооны хөнгөлөлт тэтгэлгэнд оръё гэд одоо тэр сургуулиасаа одоо ирд сурах хэмжлэн ийм бас сонир үзэгдэл байдгийн байна. Тэгэхээр энэ надад бас сонирхолтой санагдчихсэн. За тэрнээс гадна өөр нэг чухал сая гарсан яамнаас одоо засгийн газраас гарсан нэг чухал шийдвэр юу гэхээр багш болохоор багшийн сургууль нөгөө бага ангийн багш сөөвсөөр эрэгтэй хүүхэд цэцэрлэгийн багшаар эрэгтэй хүүхэд 550 оноотой орж ирэх юм бол эхний жилдээ сургалтын төлбөрийг 50%, математик байгалийн ухааны чиглэлээр 600-аас дээш оноо авсан эрэгтэй хүүхдийн сургалтын төлбөрийг эхний жилд нь 50% хөнгөлнө гэсэн ийм бас сайхан мэдээ байна. Гэх мэтлэнгээр бол энэ элсэлттэй холбоотой, хөнгөлөлттэй холбоотой бол бас олон ажлууд хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бол төрийн одоо бодлогоор энэ багш боловсролыг дэмжиж байгаа хамгийн гол юм зүйл байлаа. Үнэхээр сайхан урмын ташуураар ташуурдж шít. Ингээд сайхан урмаар ташуурдуулсан хүн одоо хүмүүн заяа сурхаас өөр аргагүй ч тийм. Тэгэхээр байгаль дэлхийг хайрлж хамгаална гэдэг бол ердийн сайхан монголчуудын соёл байсан. Тийм учраас байгаль дэлхий өөрийгөө бүрэн төгс илэрхийлэх тулд үе үеийн авьяас үлэгтэй хүүхэд орчуудыг бол хэвлийн нийсээ төрүүлдэг. Тэр их төрүүлэх их хүчин зүйл нь бол багшийн авьяа байдаг. Тэгэхээр багш болъё гэж бодож байгаа. Магадгүй багшийг одоо хэдэн үеэр удмаараа багш болсон сайхан гэр бүлүүдч байж тээ. Энэ бол бахархлаа. Тэгээ багш болъё гэж байгаа олон манай Монголын баялаг болсон монгол залуучууд нь бодож байгаа. Та бүхэн элсэлтийн тухай товч мэдээллийг манай үзэгч дүнд хүрэхгүй. Одоо хэдхэн минутын дараа манай нэвтрүүлэг өндөрлөх гэж. Тэгэхээр манай ерөнхий улсын сургууль бол түрүү хэлсэн 1-ээс 12 дугаар ангийн элсэлтийг авч байгаа. Элсэлт чөлөөтэй одоо боловсролын их сургуулийн 3 дугаар байран дээр өөрөөр байгалийн их сургуулийн байран дээр 2 давхарт нь одоо 218-т бол бид нэр бүртгэж байгаа. За тэгээд элсэлтийг бол бид нэр түрүү хэлсэн ямар нэгэн тийм шалгуур тавихгүй, одоо онооны босго тавихгүй, хэн одоо дуртай хүүхдүүд нь одоо эцэгтэйгээ зөвлөдөөд ингээд ирж суралцж болно. За орон нутгаас бас ирж болно. Орон нутгаас нодон бол 2 хүүхд ирж суралцсан. Нэг нь Сүхбаатар аймгаас, нэг нь Сэлэнг аймгаас ирсэн. За тэгээд нодон бол бас нэлээд олон улсууд ирж хүсэл тавьж ирсэн боловч бас нөгөө дотор байрны асуудлыг бас тавьж ирсэн. Тэгээд нодон бол бидний энийг шийдэж чадаагүй байсан. Нийтлэг бол манайх шийдсэн. Анх ангидаа бол орон нутгаас ирж байгаа хүүхдүүдийг дотор байраар хангах юм болцоотой байгаа. За сайхан. Алтангой огшийн хувьд одоо оюутан болох гээд эд хувцсан дотроо хүсэл мөрөөдлийн жигүүр нь ургаж байгаа нэг тийм хүүхэд багчууд байгаа шүү дээ. Одоо ерөнхий багшийн мэрэгжил бол үнэхээр гайхамшигтай сайхан мэрэгжил. Би 1997 онд боловсролын сургуулийг төгссөн. Миний аав ээж хоёр хоёулаа багш. Би багш мэрэгжлээс гаралтай. Би бол мэрэгжлээрээ бахархдаг. Тэгэхээр багшийн мэрэгжил бол үнэхээр сайхан мэрэгжил. Тэгэхээр амжилттай одоо ерөнхий эрдмийн шалгалттай амжилттай өгөөд боловсролын их сургуулийг сонгоод энэ одоо шинжлэлийн үр дүнг одоо бидэнтэй хамт хүртэж ирээдүйд одоо сайн сайхан багш болж одоо нийгэмдээ их хүнтэй хувь нэмэр оруулцгаагаарай л гэж уриалж байна да. За баярлалаа. Элгэмсгүй үзэгч та бүхэндээ зориулсан энэ удаагийн Эрдэнэтэндээ ярилцах цаг нэвтрүүлэгт маань Монгол Улсын боловсролын их сургуулийн математик байгалийн сургуулийн захирал доктор Дэд профессор Очир хотын Алтангой, мөн Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн захирал Дэд профессор Тасцэрэнгийн цэцгээ нар оролцлоо. Та бүхэнд үзэгчдийнхээ өмнөөс дахин талархал төвшүүлээ, санаж сэтсэн ажил бүхэн чинь сүүн цагаан сэтгэлээр одоо бэлхэж бүтэх болтугай гэсэн үлзий үлгийг өрөөе да. За баярлалаа. Элгэмсгүй үзэгч та бүхэндээ зориулсан энэ удаагийн Эрдэнэтэндээ ярилцах цаг нэвтрүүлэг маань өндөрлж байна. Үнэхээр Монгол хүнтэй Монголын баялаг үлээ 21-р зууны оюуны талхын барьж хүнд ачаагийн үүрэх хүүхэд багчуудаа бид нар одоо энэ сайхан оюун ухааны газрын зураг дээр Монголоо гэсэн ийм сайхан халуун сэтгэлтэй иргэд болж хүмүүжүүлье гэсэн элгэмсэг сэтгэлээр энэ нэвтрүүлэг өндөрлөө. Та бүхэнд баярлалаа. Баярлалаа үзэгчдээ.